55,000-д юу авч болох вэ? Би 27,500-аас бараанууд захиалсан. Миний захиалсан бараа нийтдээ 55,000 төгрөг болсон. Өнөөдөр миний бараанууд ирсэн байна. Хамт үзье. Нэг нэмэрт микрофон. Микрофонтой микрофонгүй хоёрын ялгаа маш их гарна. Одоо энгийн бичлэг дээр буюу одоо яг туршиж үзцгээе. Нэг микрофонтой микрофонгүй хоёрын ялгаа маш их гарч байгаа. Харин тийм ээ, би бас яг тэгж бодож байна. Нүрэндээ хариг өнгөж явах уу? Би нүр ажиллах юм асан. Сонирхолтой байж магадгүй гэж тавьсан юм аа. Энэ өөрөө дотроо 4 билүү 5 ушаатай байлаа. Нэг, 2, 3, 4 гээд өөрөөхтэй нийлээд 5. Байвал ажиллах зүйл юм. Нэгт яг үр дүнтэй гэж бодох лээ. Зүйлэд хот үзүүлсэн лээ. Надад бол таалагдсан. Чимээгээ сонсон. Яг л арьсан төхөрсөн юм шиг. Опа. Эдгээр шигтэн үнд ийм комбайт заавал байх ёстой л үү? Энийг хараад шууд авах сэтэл төрсөн л тоо. Шигтэн болгонд мэдээч юм задлах хэрэг гарна. Ялангуяа жижиг төрлийн юмнууд аягүй их задлах хэрэг гарна. Тийм хүмүүст зориулаад энэ бол аягүй хэрэгтэй санагдаж байна. Төмөрцөн сайн байна. Харагдлаа. Йоо, нэг авто цэвэрлэгч авчаад би 2 гар цэвэрлэгч авсан юм бодлоо. Аа, миний энэ тухайн санаагүй. Эй. Гар цэвэрлэгч. Яг зөв шуул хөдлөө нэг тэр нэмэх байхад навцсан. Усаад кариг нэмэгдүүлж байгаа юм чинь нүгс авч байгаа бол 2-ыг авцсан тийм шүү дээ. Энэ зөвлөн лээ. Гэтэ за яг хямдах юм да. Байвал байж болох лээ. Тэгээ би энийг нүүр цэвэрлэх гэхээс илүү юмны нарийн ширхэг болон бүр арилахгүй юмнуудыг цэвэрлэх илүү зүгээр санагдлаа. Ийм их хүс байгаа юм чинь тэр цэвэрлэл илүү дээр баг. Вакуум цэвэрлэгч. Машины тоосрогч. Энэ нэг амар үнэтэй биш байсан. Гэхдээ миний бодлоор хэрвээ энэ үнэхээр машин цэвэрлж чадах юм бол айгүй үр дүнтэй арга болно. Бэбэ. Not bad. Яг үнэ гэлгүй. Энэ сайн сорохгүй байна. Цэмлэгчтэй хэсэг мэдгүй л юм л да. Гэтэл сайн сорохгүй. Би ажигсан бол би орондоо бүгд зүтсэн байна. Миний хувьд бол энэ хамаагүй дэжгүй сонголт болсон санагдаж байна. Цэвэрхэн идэлгээтэй, хийцэн бас цэвэрхэн. Дизайн бас зүгээр. Металлсан дуурж байгаа болохоор энэ би бол зөв сонголт гэж үзнэ. Бас цэвэрхэн харагдсан. Өөрчлөлт харагдаж байна уу? Тийм ээ. Энэ бол миний дараагийн сонголт гялсдаг шил. Би нэг TikTok дээрээс харчаад авъя гэсэн бодолтой байдаг байсан. Тэгээ одоо л захиалах боломж нь гарлаа. Энэ бол надад их таалагдж байна. Ялангуяа шоу цангийн явахад бүр гоё санагдлаа. Зуны юу гэдүүлээ? Би явж үзэг болохоор амьддгүй. XMF биш ээ. Уур биш ээ. Зуны 100 байлуу. Зуны 100 биш ээ.
Playtime лөө. Playtime бол нөө задгав пистол гэдэг штеп. Яг тэн дээр өмсгөд илүү зүгээр санагдлаа. Оо. За. Хамгийн сүүлийнх нь байна. Энэ болохоор юмдээ наагаад ёо өнгөр асан гэсэн. Шалгаал үзчихье. Гэж аваад. Уулж аваад. За. Энэ одоо ийм харагдаж байна. Би гэлээ отрох. Ногоонг нас ч нү. Ёонг нас ч нү. Надад хэлээрэй. Асан гэж найдаа. Энэ сонголтой. Би марцсан байна. Үн танилцуулга марсан байна. Би тэгээ дахиад ирлээ. Дахиад автоморил. За. 5500. 5500-д энэ дотроо дөрвөн шигтэй автомат нүрөө цэвэрлэгч гэдэг бол миний хувьд л хамтдаг үрдсэн гэж байна. Энэ бол байвал байж болох үз. Миний 5500 бол нэг хэмэд дэмий үргэсэн санагдахгүй байна. Үрдэд. Хамгийн таалагдж байгаа юм бол микрофон. 12500 төгрөг зарцуулсан хэрнээ энэ микрофон бол үнэхээр сайн чанартай байна. Яг одоо контентгээ сууж хахад хамгийн том хүчин төлөв үзүүлж байгаа зүйл бол энэ микрофон байна. Таалагдлаа. Энэ дотроос хамгийн хэрэггүй баг. Тэгээ муучгүй 9500 төгрөгийн үнэтэй. 9500 төгрөгийн үнэтэй жиж дэмий хог авчлаа би. Энэ оронд нэг хоол авд ичдэг гэж. Харин тийм ээ. Би бас яг тэгж бодож байна. Харин тийм ээ. Надад битээ саналаа. Эй. Тэрэг задгаа шоу болон задгаа шоу фестивал бол байж болох хамгийн амьдралын гоё юм гэж би боддог. Тэний хүчин зүйлд нэг нөлөөлөх зүйл бол энэ байна. Энэ би хэдрэглаа? Тулмаг 500. Тулмаг хавцал авсан да. Тийм болохоор энэ бол байвал байж болох үез шоунд дээр хамгийн хэрэглэгдэх үез болохоор энэ бол worth it. Тийм болгонгоор асан. Аба. Энэ би нүүр цэвэрлэгч хэд бол үнэхээр хэлж чадахгүй нэ. Эдийн энэ хямдхан хэрнээ 2 шиг байгаа гэсэн. Энэ бол хэрэггүй хог. Нүүрэнд бол нүүр цэвэрлэгэнд бол хэрэггүй хог. Яг өөр юмд бол ашиглаж болох үз. Бүр нэг арилгаагүй толмолт ингэсэн зугаас энэ бол байвал байж болох үз. Тэгэл хэрэггүй хог. Саяны болохоор 2 шиг нийлээд 4500 төгрөг байсан. Дан. Батмаг дөрвийн дэвтэрхний багц. Дараагийн дэвтэрхний багц хамаагүй илүү үүдтэй дээ. Батмаг дөрв гэсэн ийм олон дэвтэрхний өргөн сонголттой. Үндсэн биетэй, хайрцагтай, савлгаатай дизайнчсан болох үз. Батмаг дөрв хангалттай өөртөд. Энэний неон гэрэл асах юм бол үнэхээр өөртөд юм билээ. Бас неон гэрэл энэ ассан. Энд дээр харагдаж байгаа. Бас цаван сайн билээ. Тийм болохоор энийг 40 ширхтэйг нь 4500 туссан. Хангалттай өөртөд. Сүүлийнх нь өгч. Энэ үнийг та нар юу таах вэ? Энэ 2000 төгрөгийн үнэтэй бүгд. Ангаар хийсэн харанхуйтай загварлаг байвал байж болох хамгийн сайн бүгд. 2000 төгрөг. 2000 төгрөгд ийм бүгд Монголын хаанаас ч олохгүй. Энэ хоёр нь бол бас бүрт. Тийм ээ. Энэ бол бүрт.
Миний 55,000 төгрөгийн ингээд 34,500 энэ 9,500 гэхэр чинь 14,000 төгрөг нь дэмий салхинд тесчлээ. Аюу 15,000 төгрөг дэмий салхинд тессэн. Тийм ээ. Тий. Гэтэ өнөөдрийн бичлэг юм байла. Дараа олон бичлэгээр уулзъя. Баярлалаа.